энэ өгөгдлийн дээд квартилыг олоогч. За өгөгдлөө өсөх ирэмбээр бичээдүүлээ. За хамгийн бага элемент нь 1, дараагийн элемент нь 2 байна. Дараагийнх нь 3 2 ширхэг байна. 4 1 ширхэг байна. 5 1 ширхэг байна. Тэгээд 8 байна. 9 байна. 10 байна. 12 байна гэсэн. За энд нийт 1 2 3 4 5 6 7 9 10 ширхэг өгдлөө. За энэ дээрээс хэдүүлээ өгдлөө хуваая. За ингээ хуваах юм бол бидний медиан маань ингээ бич. Медиан маань 4 5 2-ын дундаж байна гэсэн. Гэвч медиан нь 4.5. За тэгвэл доод квартил нь болохоор энэнийхээ 50% дундаж буюу энэ бол Q1 буюу доод квартил. За дээд квартил маань энэ өгөгдөл буюу 9 байх нэ. За энэ дээдлийн чинээс харах юм бол тэг хөв дээр хамгийн багадаг 25% дээр доод квартил, 50% дээр медиан, 75% дээр дээд квартил, 100% дээр хамгийн хутга байх нэ. Ингээ бидний хариу 9 буюу И ярилт байх нэ.